Улсын хурлын дарга улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт. Монгол улсын хөгжлийн бодлого төлөлт түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт засгийн газар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдөр улсын хурал дөрвөн мэдүүлж улсын хурал 6 дугаар сарын 1-ний дотор батлана гэж заасны дагуу Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийг боловсруулж засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр улсын хурал дөрвөн мэдүүлсэн бөгөөд улсын хурлын чухалчилсан хуралдаанаар нэг дэх хэлцүүлгийг хийж байна. Уг төлөвлөгөөний төслийг хөгжлийн бодлого төлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 11, 12 дахь заалт заасан тусгай шаардлагад нийцүүлэн Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2028, 2029 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөл Монгол улсыг 26-аас 30 онд 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тус уялдуулан боловсрууллаа. Мөн түүнчлэн бид үрдөнгийн шалгуур үзүүлэлтийг нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилтын 76 шалгуур үзүүлэлтээ уялдуулан тодорхойлсон Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм а. Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь засгийн газрын чөлөөллийн санаачлагыг дэмжиж, эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй, дүрм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авилгын эсрэг чөлөөлт гэсэн дөрвөн чөлөөлтийн бодлого байх болно. 1. Эдийн засгийн чөлөөлтийн хүрээнд бизнес орчныг доктортой, эрх чөлөөтэй болгож, татварва, төсвийн шинжил хийж, ажил эрхлэлт, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, санхүүгийн зах зээлийг өрсөлдөөнтэй болгож, төрийн оролцоог багасгаж, хувийн хвшлийг дэмжинэ. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний салбарт 5 толгой 450 МВт-ийн хүчин чадалтай дулааны станц, дулааны 5 дугаар цахилгаан станц, Эрдэнэ бүрэнгийн 90 МВт-ийн хүчин чадалтай усан цахилгаан станцыг барина. Боловсруулах үйлдвэрийн салбарт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, зөөвч аваа төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, зэс, ган үйлдвэрлэлийн зогсолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Тээвэр логистикийн салбарт экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн автозамууд болон гашуун суухад ганц бод, ханг мандал, шивээ хүрэн, хэл холболтын төмөр зам барьж, хэлийн бомбтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлнэ. Хөдөө аж ахуйн салбарт Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны төр хэлцээр түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө хамтарсан зургалыг хэрэгжүүлж экспортыг нэмэгдүүлнэ. Атар дөрв аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэр эрхлэгчд болон цагаан алт хөдөлгөөний хүрээнд арьсчир ноос нолрын үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ. Соёл, аялал жуулчлалын салбарт зам дагуух аялал жуулчлалын үйлчлэгийн зогсолборуудыг байгуулж, гурван сайхан, дөрвдий, ховд, мөрөн, чой болсон дөрвсийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ. Эдийн засгийн чөлөөлтийн хүрээнд дээрх төсөл арга хэмжээ хэрэгжүүлснээр эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 2027 онд 5.8% хадгалж, үндэсний өрсөлдөх чадрын индексийг 65 дугаар байрт эрэмтлэгдэж байгааг 7 байраар ахиулна. 2. Эрх зүй, дүрм журмын чөлөөлтийн хүрээнд суралцагчийг мэдлэг, ур чадрын хоцрогдлоос чөлөөлж, эрүүл мэндийн тогтолцоог шинчилж, ил тод болгоно. Хүн сурдлыг бууруулж, зөвшөөрлийн тогтолцоог хялбарчилж, төрийн үйлчлэгийг захимжуулж, үр ашигтай болгоно. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Боловсролын салбарт цөөн хүүхэдтэй анги бодлого баримталж, багийн болон хотхны баг сургуулиудыг байгуулж, нэг багшид нэг AI туслах, нэвтрүүлж, Chromebook угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ. Эрүүл мэндийн салбарт зүрх судасны үндэсний төв, ЭС-д эргэтэн шилжүүлэх суулгах төв, хавдар судлалын үндэсний төв 2 зэрэг эрүүл мэндийн салбар шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж 17 аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төвийг байгуулна. Ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн орлогын түвшин нийцсэн ипотекийн зээлийн төрөлжилтийг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Сөрөн төсвөрлөх, чадварыг бэхжүүлэх чиглэлээр гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамттай ажиллагаа хөгжүүлж, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны чадварыг бэхжүүлж, гамшигаас урьдчилан сэргийлэх, мэдээлэх,
сэрэмжлүүлэх чадварыг бэхжүүлнэ. Эрх зүй, дүрм журмын чөлөөлтийн хүрээнд дээрх төсөл арга хэмжээ хэрэгжүүлснээр хүний хөгжлийн индекс 2025 онд 0,756 байгааг 2027 онд 0,781 хүргэж дундаж давхархын эзлэх хувийг одоогийн түвшнөөс 5%-аар нэмэгдүүлнэ. Мөн үндэсний нэгдвэл үнд цөлсийн индекс 49% байгааг 52% хүргэж нийгмийн сайн сайхны байдлын үзүүлэлтийг одоогийн түвшнөөс 5%-аар нэмэгдүүлнэ. 3. Ногоон хөгжлийн чөлөөлтийн хүрээнд ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ногоон дата төв байгуулж, сэргээгт эрчим хүчийг хөгжүүлж, эрчим хүчний хараат байдлыг бууруулна. Ногоон дэд бүтц хөгжүүлэх хүрээнд айл өрхийн нарны хавтан, бага уурын нарны их усруудыг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд дараах дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Сэргээгдэх эрчим хүчний салбарт нүүрс төрөгчийн кредит тооцох, арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлж, айл өрхийн нарны хавтан, бага уурын нарны их усрыг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний тархмал их усрын төслийг хэрэгжүүлнэ. Мандалговд 100 МВт-ийн салхин цахилгаан станцын төслийг өрсөлдөөнд сонгочлогруулалтаар хэрэгжүүлнэ. Анхдагч экосистемийг хамгаалах чиглэлээр усны нөөцийг хуримтлуулж, ус хангамжийн хүртээ хэмжээг нэмэгдүүлэх, хэрлэн тоон, онг, цагаан бургастай төслийн бэлэн байдлыг хангана, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний тодорхойлсон хувь нэмрийн шинчилсэн зорилтын хэрэгжилтийг хангаж, олон талын оролцоотой хамгааллын менежментийг хэрэгжүүлэх болно. Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр тэр бүм мод хөдөлгөөний хүрээнд 10,000 га талбайг ойжуулж, нөхөн сэргээж, цөлжилт, газрын дороодлыг бууруулах, суурин судалгааны төвийг байгуулж, ашиглалтанд дөртөмтгий, ургамал, амьтны тархац нөөцийг тогтооно. Ногоон хөгжлийн чөлөөлтийн хүрээнд дээрх төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээр байгаль орчны гүйцэтгэлийн индекс 2025 онд 37.2 оноотой байгааг 2027 онд 40 оноонд хүргэж орон нутгийн хөгжлийн индексийг тэг 1553-т хүргэнэ. 4. Авилгын эсрэг чөлөөлтийн хүрээнд авилгын индексийн үзүүлэлтийг сайжруулж, өгөгдөл суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлж, захим засаглал, ил тод байдлыг бодиттой нэмэгдүүлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний хиймэл оюуныг хөгжүүлнэ. Хариуцлагын тогтолцоог чангатгаж, төрийн албаны бүтцийг шинчилж, шийдвэр гаргалтыг идэвхжүүлнэ. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Авилга хүнд сурлыг бууруулах чиглэлээр авилтаа тэмцэх иргэний нийгэм, сайн дурын хөдөлгөөний дэмжиж, шүгэл үлээгчийг дэмжих, мэдээллийн сувг хамгаалтыг сурталчлах, авилгын эсрэг, соён гэгээрүүлэлт, хууль хэрэгжилтийг үнэлгээг хэрэгжүүлнэ. Төрийн бүтээн, засаглалын чиглэлээр төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгаж, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, их өгөгд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэн, төрийн худалдан авалтанд хэмэл оюун нэвтрүүлж, төрийн өмчт компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулнэ. Шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр шинжлэх ухааны технологийн төсөл хөтөлбөрийг өрсөлдөөн төлбөрөөр нээлттэй хэрэгжүүл шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн зохицолборыг ашиглалтанд оруулж технологи дамжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлнэ. Дээрх үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл арга хэмжээ хэрэгжүүлснээр засаглалын үзүүлэлт 2025 онд 114-р байрт эрэмблэгдэж байгааг 2027 онд 7 байраар ахиулж дэлхийн мэдлэгийн индекс 39.2 оног 50 оноонд хүргэнэ. Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд нийт 15.3 их найт төгрөгийн 124 төсөл 186 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнээс 2.2 их найт төгрөгийг улсын төсвөөр, 0.2 их найт төгрөгийг орон нутгийн төсвөөр, 5 их найт төгрөгийг гадаад зээл тусламжаар, 4.5 их найт төгрөгийг дотоодын хөрөнгө оруулалтаар, 1.6 их найт төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар, 1.5 их найт төгрөгийг төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр, 0.3 их найт төгрөгийг бусад их усраар санхүүжүүлэхээр төлөвлөсөн болно. Улсын хурлын дарга улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн нэг дахь хэвлэлийн хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.